Юмчин багш ярих уу? Эрхмээ ахыг яриулъя. Ерөнхийдөө гэр бүлнээ яаж хүлээж авсан, тэгээ яагаад аав нь сургалтанд сурах болсон гэх мэтчнээ товч ярьчаад тэгээд эрхмээ ахаар яриулъя. За тэгэхээр би бол нөгөө аавыг шууд өөрөө ярьчин гэж мэдчихээн. Тэгэхээр аа яаж агаад анхан шатан цонхоор болчихлоо? Та ярих уу? ийм янз янзын юмд дурлж болдог юм шүү дээ. За би солонгосныг 5 жил хар ажил хийж яваад ирсэн. Манай охин таныг нэг 10-аад хүнтэй танилцуулна гэж анх хэлсэн. Тэгээд нэг 2-3 хүнтэй танилцаад бас лекс мэкснес сууж явтал. Дахиад чи надад 10-аад хүн танилцуулна гэдэг 2 жилийн дараа ч үлээ 3 жил гэсэн одоо хэд болж өмнө гэсэн. Би мартсан тэгж хэллүү гэдэг жийсэн. Тэгэл энэ чандаас салах бясалгал энтерт нь урс багш энтерээс аалгаад ирнэ. Хэрэгтэй хэрэггүй янд бүх юмд л одоо ингээл оролцоод яваад байсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр 60 онд 9 настайд сургуульд орохдоо би учрыг нь болно. Чэйжлэхгүй гэж урснаас болоод хүний нэр чэйжлдэг их буруу дасалтай болчихсон байна. Юм чэйжлэхгүй хайсаар ээж. За тэгээд одоо хүн буюу бид гэдэг номыг бас подкастаар сонсонгууд очиж аваад бас олон хүнд хэлж дамжуулж авч өгöd л ингээд байсан чи дээс хамгийн сүүлдээ энэ үнэн мэдлэгтэй бас тэр подкастаас таарал тэгэл үнэн мэдлэгийнхаа ном авч уншаал тэгэл шууд орчсон шүү дээ. Охин маянд тэрэнд орчсон байсан. Гэтэ та юу яасан шүү дээ нөгөө би энд суух уугүй юу гэд асуусан чи юу гэсэн гэлээ. Тэр чинь энэ бүр сүйд байхгүй. Сүүл юм уу? За. Ур чадвартай. Ур чадвартай. Ерөнхийдөө ингэсэн гэсэн үг. Нөгөө хүмүүс чинь ар гэрийн бясалгал хийдэг ч юм уу эсвэл бясалгал заадаг хүмүүс чи ар гэрийнхаа хүмүүст нэг одоо юу гэдгийг нэг дэргэдэн үнэ хүн нэг ойшоодгүй шүү дээ. Тэгээд манай хамаатан саднуудаас яг нөгөө бясалгал дагсан хүмүүс ховор би чи 2000 онд анх бясалгал сурж исэн. Тэгээд аав хэлэхэр болохоор их амархан тгийгээ суучдаг. Ганц нэг ингээ хоошоо ингээ цухраад суухгүй гэ тэгэнгүүт нь би нөгөө нэг ийм цэгэн дээр нь хатгадаг гэдэг юм уу нэг гол гогцоо юм хэлцдэг. Одоо жишээлх юм бол та манай аав чинь нөгөө нэг энэ дэлхий дээр тоог хүүхдүүдэд ямар ч саадгүй маш энгийн амархнаар яаж сургах вэ гэж тийм арга боловсруулсан. Тэгээд тэр арга олон хүнд хүргэх чи одоо жишээлбэл энэ үнэн мэдлэгийн сургалтаар ингээ хөгжөөд яваад их юм бол нэг хүн 50 сая хүний дата хүчтэй болох юм чинь. Та тэр юм хүмээ түгээж хүүхдүүдэд тоо заах тэр эрдэмээ түгээх чи хэрэгтэй юм шүү гэж хэлсэн чинь тэгээд анхан шат руу орсон байхгүй юу. За тэгээд суралцсан чинь хэр санагдсан? За анхан шатанд ороод сууд байсан. Тэгээд энэ математикийн тэгээд энэ сэтгэл судлалын номууд дээр дэс тодорхойлт нь байдгүй. Сэтгэл гэж тийм байна гэдэг юм бай. Одоо хүртэл бараг байхгүй. Тэгээд жинхэнэ яг мэрэгжлийн хүнээс нь ах уг нь байд юм гээд таг байсан учраас тэгээд салаа явж байдаг. Тэгэл одоо нөгөөх аянга дуудганы тэдний багийн гаргасан номууд одоо энэ баг ихэнх нь маад байгаа нэг 5 6 л байхгүй. Тэрнээс чинь нэлээд юм сонсоод сүүлдэн дээр цагаан овоотой очиж бүр 2 цаг хоорондоо ярилцаад бүр үеийн юм шиг л яриад байхаар надад ямар ч загнахгүй л яриад байсан. Тэгээд тэр тоо тараах гэж бодож байсан багш нас барцсан хайж явсан байна. Харин тэр Монгол номчийн судар гаргасан удаач нь харин охин хөө хоёроо нэг нь 12-ийн нэг нь 7-гийн хөө хоёроо дагуулад хөрч ирснээс болоод тэгэл энэ бүх юм шуудрал тэр судар дээр нь яд. Нөгөө миний мэддгүй өгнүүдийн тодорхойлтууд гарч ирж байсан байхгүй. Тэгээ шинжлэх ухаан гэдэг чинь зөвхөн өөрөө тайлбарлчихад бус таатлын 70 юмнуудыг тайлбарлаж өгдөг. Одоо жишээлбэл математикт 7 үйлдэл байдаг. Тэгтлээ бүр ганц ч үйлдэлийнх нь тодорхойлтыг бага ангид ялангуяа байхгүй. Дундаа ангид яг нэг логарифм энтер гэдэг бүтэхгүй тодорхойлж гисэн байгаа. Ингээл ийм юмнуудыг хайгаад яваад байсан чинь тэгээд энэ үнэн мэдлэг гэдэг чинь тэгээд ямар худлаа юм энэ ямар өчтэй юм гэдгийг тайлбарлахгүйгээр орохгүй тийм үнэн мэдлэг учраас тэгээд одоо нэг 20 хоногийн өмнө эржүүлэх хуваахын хөрдийг л зөв дуудлагатай нь өгчөөж л энэ ойлгох юм байдаг явсан нэрдээ сэрээгүй хүмүүс ч одоо тэрнийг хүлээж авдаг их хэцүү л дээ. Тэгэл ингээл яваад байгаа. Гэхдээ бас нэг сони юм байгаа шүү дээ. Та нөгөө өвчлөх бясалгал нэг удаа би таныг суу гэнт суулгасан чинь нөгөө хэтрүүгээр удирдахжсэн бясалгалд суусан чи юу мэдэрсэн гэдэлээ.
Тэр чи юу вэ? Яа нэг эгшигт туслалт суусан чинь та миний хөл гэсэн. Би тэгэл нөгөө тооныхаа номол янз бүрийн хэлээр нь тоотой холбоотой юм бичээл компьютер дээр сууж идэв. Тэгс чи охин ирэл энэ өргөнөөс би нөгөө өрөөнд байсан. Миний утсаа жоохон оролцоол явждах шиг байхлаар утсан дээр юм хүм дуурал байсан. Тэгсэн чинь гээвгэн анхаарал хажуугаар утсаа хараад сууж байсан чинь миний хөл их даардаг байхгүй жилийн үйлд. Нэг метр миний хөл даархаваа ч гэсэн байна. Тэр чинь бас түрүүнд бид нөгөө бясалгал хийж явах үед юунд оролцоод байдаг байсан. Эгшигт бясалгал хийгээд нүдэн анаа та бясалгаж исэн байхгүй та. Тэгээд таанаас ингээд зааварчилгаа өгөө зааврын дагуу бясалгаж исэн гэсэн. Отхон багш нэг удаа нөгөө эгшигт бясалгал чинь 6 цагт ороод дуусчдаг гэсэн чинь нэг 7 цаг тарсан чинь отхон багш эгшигт бясалгал дотор байхаар нь би дахиад орсон чинь итрүү бүр ингээд зааварчилгаа өгж явахаар би таныг гэс оролцсон. Тэгээд эхлээд би тоохгүй юмаа хийгээд байсан байхгүй. Тэгж нэг 5-10 минутын дараа гинт нэг сонирхолтой юм хэлчихүү яа үдээсээ яг утас руу хараад ингээд сууж байсан. Тэгэл нөгөөдгii сонсоо сууж байсан чинь нэг мэдсэн чинь нөгөө дараад байдаг хөл чинь дарахгүй болчихсон байна. Тэгээд нэг ингээд тонгоод барьж үзсэн чинь ер нь билептер байна. Тэгээд тэрнээс хойш миний хөл дарахаа байцсан шүү дээ. Ямар ч систем цаанаасаа бас нэг нөлөөлч гсэн юм яасан. За нэгдүгээр тэр. Хоёрдугаарт энэ талд ухамсарын янз бүрийн юмнууд зүйдэлдэг барьдаг юм гэж ер нь баг зүйдэлдэггүй ер нь зүйдлүү яалуу гэдээ баг санах гэхлээр санагдгүй юм байт юм ер нь. Тэгэд би ер нь ялангуяа ур чадварт орохын урд тав нөгөө буурлуудтайгаа нэг 30 одоо нэг 31 буурал байгаа юм. 30-аад бууралтайгаа холбогддог. Тэгтээ зөвхөн нь асуудаг. Тийм үү зөв буруу юу гэхлээр буруу зөв гэхлээр урагшаа тохиолчдаг буруу гэхлээр хоошоо ингээд эдэлчихдэг. Тэгээ манай охин бас тэр номоор явж байгаад та дандаа асуугаад үтгэв байл да бодлоор асуу гэхлээр бид бодлоор асууж мэдэхгүй юм чи. Тэгэл хоёулаа зорилттой тэгэл байж идэв. Тэгсэн чи ямар ч гэсэн тэр математикийн номыг би бичээгүй нөгөө бүр 7 хэмжээст байдаг буурал маань бичүүлдэг. Тэр эхлээл нэг удаа ирчээд нэг 2 сар болно гэчихэд 2 сар 2-3 сар болчиход алгуулжлаад 2 жилийн дараа дахиад хүрээд ирчихсэн. Одоо дахиад жил өнгөрөөд одоо 2 жил руу баг дуусах гэдээ явж байгаа. Тэгээд бид нэр зөвхөн хүн өөрөө бодоод юм хийгээд байдаг биш цаанаас нь бүх талаар нөлөөлөд байт юм байна. Одоо хажууд нь нөлөө сайтай хүн ирэхлээр жишээлбэл зарим хүнтэй бол уулзсангууд сайн муулаа өвчтөн заримтай нь бүгдээлгээд яаралтай болсон ч гэсэн хой чи жоохон байж би нэг юм хэлнэ үгээд ингээд байдаг. Тэр энергийн зохицол юм янз бүрийн юмнуудаас болдсон байх гэж дотор бодоод яваад байгаа шүү дээ. Тэгэд үнэн мэдлэгт орсноор ер нь тэгэд би юуруу ур чадварт орох уу яах уу гэдэг тэгсэн чинь манай буурлууд ор гэдэг тэгдэг. Тэгсэн чинь нөгөө би олигтой мэдрэмж чинь одоо тэрэнд ороод хөгжихгүй үстэй дэмий үстэй энэ төр гэдэг ахлаар за яах вэ тэгэх болдсон байгаа үзэгч гисэн байсан. Тэг яг одоо 2 хоногийн дараа эхлэх гэж яах вэ гэсэн чинь би орчих уу яах вэ гэсэн чинь ор гэдэг байхгүй. Тэгэд үнэн мэдлэгт ороод яваад байсан дээр манай ингээ ер нь ангид ч одоо их сайн анханасаа хөгжилтэй хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй харьцуулах дэдээс би юу ч мэддэг юм байна гэж хүн өөрийгөө яадаг. Итгэлээ алдаал ингээ яваад байдаг учраас бас нэлээд алдаа гаргачих юм болов уу гэж дотор бодоод байгаа. Тэгэд нөгөөх ур чадвартай ороод бүр сүүлийн 3 сүүлээс 3 хичээлд ороод байсан чинь нөгөө хамт нөгөө зураг мөргөө үзүүлээд ингээд нэг нэгэндээ энерги шилжүүлээд юу мэдээлэл шилжүүлээд ингээд байсан. Тэгсэн чи өстой жинхэнэ мэдрэмжтэй юм шиг хүлээж авсан нэгийг. Яасан гэсэн чи миний толгоогоор нэг юм ороод энэ өөр тарих руу ороод бүр цаашаа доошлол тэр баг дундуур нь яваад байгаа юм хоёр тарихны. Яваад бүр өнгөрөөд ямар сонин би ийм сонин мэдгээл ингээд яг ярьсан чи харин надад шиг эмчилгээний хүчтэй энерги өгсөн гэдэг нөгөө хүн чи яриад. Тэгэхээр би чи бас мэдрэмжтэй байна гэж тэгж мэдж авч байгаа байхгүй юу ур чадварын төгсөлт. Тэгээд зөвхөн нэг 4 компани үүдэн дээр би нэг дижвэр reception шиг юм хийгээс уудаг. Тэгээд зөвхөн тэр хүмүүстэй ингээд яриад бариад ахлаар тэр хүмүүсээс заримдаа чи тийм байж тэгэхээр тийм штэ гэж сатар гарах жишээтэй.
ер нь тэр төрөөжийнхаа мэдрэмжээс илүү мэдрэмжтэй болчихсон юм шиг байна. Ер нь тэгэл чи нэг тийм үү юм уу гэж тэгэхээр чи тийм юм гээл. Бүр та яаж тэгж мэдж хэдэд байна энэ төр гээл. Тэгээд бүр залуудаа яг нэг 2 удаа юмыг таасан шавнырынхаа. Тэгээд тэрнийг сүүл бүр хэлсэн хойно тэр шавнар хэлсэн. А тэрнээс хойш тийм их ер нь юм тааж мэджсэн зөнгөөрөө мэджсэн юм баг байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн энэ суусаараа нэг мэдрэмжгүй гэж өөрийгөө бодоод адчихсан. Үнэхээр тэр хөгжилд энэ бусдаа хүмүүсийнхээ энерги бусд нэг энерги нэг урсгалд орсон учраас тэгээд дэмнэд бариад ирдээсээ бүгд жиг сайн хөгждөг юм байна. Ямар ч гэсэн тэднийг нэг уруу татсан л гэж надад юм хэлсэн байна. Тэгэхээр ямар ч гэсэн нэг тоон тоологдоо тоосонд хотголдоо тэгээд явж өгсөн шиг байна. Тэгээ ямар ч гэсэн энд сууснаар удаа тэгээд бас нэг ажил хийж байгаа болчихсон энэ сургалтаа анх харах гээд хичээлийн шинжилгээр баахан хичээлээ эрхлэгч, багангийн хичээлээ эрхлэгч, дундын хичээлээ эрхлэгчтэй уулзаа зарим захиралтай нь уулзаад ингээ яваад байсан. Утсаа л оцгоснуудад дуудвал одоо гүйчрээд эднэрт хүүхдүүдийг ер нь 2-оос 9 дугаар ангийн хүүхдүүдийг анханаас нь явахаараа онцоос эхлээл онц яваад ээж болох юм байна гэдгийг 2 сарын өмнө мэдчихлээ. Энэ бас л энэ үнэмэдлэгийн хичээл зуусны ач хавь байх гэж боддог шүү дээ. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд Эрхэн баяр ах маань одоо тэр нөгөө ресепшний хамтрыг хийхээ болоод одоо үргэлжлүүлээд өнөө дээд хатандаа суугч байгаа. Энэ өглөө гэж би сонссон. За тэгээд амжилт хүсье. Эрхэн баяр. Баярлалаа. Баярлалаа.